Удахгүй шинэ жил болох гэж байна хүүхнүүдээ. Захиалга аавна. Happy? Оо ийм болгоомжтой байсан дээ би. Victoria Beckham-ийн палаж хийдэг ч тийм бол 1300 гэж штэ. Одоо ямар өндөр хүний юу хүсвэл вэ нөтөө. Би онлайнаар палаж аваад хөлтүүлээд Цаашаа яриач. би хэд надад палаж авах явж байна. Би хийчих шиг. Хоёр. Одоо Крисмас болох гад Крисмасийн үчирхээдийнхаа палаж юм байна. Дахиад уу. Тэгэхээр ээж өнгөрсөн жил би палаж авах биш үү? Над костюм авахгүй явж байлаа. За хаана исэн? Наа. Мэнэ. IKEA дээрэмдүүлээд шахуулаад тэгээд гараад Microsoft-ийг дээрэмдээд Microsoft-ийн оронд орчиж. Ийшээс Pandora нэгч Pandora-аас. Тийм. Pandora гэж яадаг л гоё л өөрөө. Гоё л хататай бодвол. Тийм хол биш үү? Тэнд NBA дэлгүүр нэгтсэн шүү дээ. Яг саксны гоё бөмбөг авъя гэхээр сакс тоглолдог ч юм шиг нэ. Би яг нэг ардталтай битүү малгай хайгаадсан. Гэтэ энэ NBA гэдэг нь таалагдахгүй. NBA биш. Тэгээ бас энийг юм жоохон даруугаар агаадах юм. Netflix зүгээр юм шүү. Бор өнгөтэй юм л та тий. Гэтэ яг яакн дээр ч юм бол айгүй өрхөн зах. Амар хөрхөн. Хөрхөн байна. Тин хаана? Би нэг ягаад чинь арталтай битүүдийг авмаар байгаа байхгүй. Тэр зүгээр энэ байж болох юм уу? Яа сони юм уу? Юу юм бэ? Эмхтэй хүн юм уу? Тийм. Тийм байна. Чи эмхтэй хүн дуртай шүү дээ өмсөж байгаа. Зүг дагалсан юу? Би Jordan дуртай. Оо ийм болгоомжтой байсан дээ би. Тийм. Амар олон өнгийн юм алгаад байдаг ус. Сайн сайхан юм харагдаж байна уу? Баггүй. Энэ саксыг бүзмөс ч мэдэхгүй малгаануудаас ганц нэг харсан яг миний авъя гэж бодсон малгай алга байна. Гой пүүзнүүд байгаа байх та. Бистэ саксны мөз мэдэхгүй ийм нэг тийм Jordan-гийн ихний 23-ын л нэг жоохон гадарлаа. Тэгээ одоо ч бүүз мөз энийг одоо хэдэн жил өмнө авлаа? 3 жил өмнө авсан. 3 жил өмнө авсан. Хаяалан гаргаж өмсдөг. Зураас гараагүй. Зураас гараагүй. Үрчлээ гэж. Тэг үрчлээ гараагүй. 8 удаа л өмссөн юм чинь. Зээ. Энэ юм бэ? Stephen Curry юм. Michael Jordan-ыг мэднэ би. Чи LeBron James-ыг мэдгүй юу? Мэднэ. За төхөрийн осор зарнаа ч юм. Нүх юм ээ. За. Гараа. Мөнгө төгрөгөө солиулахдаа юм төвийн дэлгүүрүүд дээр бити солиулаарэ. Рейтинг амар багтаа. Би Монголд нэг хэдэн паунд солиулсан чинь юу гэлээ? Он хуучин байна. Задгаа мөнгө буюу бага мөнгийг юугаар бага ханшаар аавна 10 паунд байлоо. Тэгсэн чинь энийг бага ханшаар тооцож авна шүү энэ мэдэргээдлээ. Тэгсэн чинь ийшээ болохоор нөгөө нэг 50 паунд чинь одоо чинь манах занах хүлээж авдаггүй шүү дээ. Ягаад тэгэхээр 50 паунд чинь айгүй хурамч юу айгүй ихтэй байдаг. Монголоос ер нь 10-20 морийг авчруул энд хаанч хүлээж авна тхүү. Ер нь бол мөнгө төгрөг солиулж авчирж байгаа бол бараг задгаа 15 цаашаа 10-20-д авчрахгүй бол нэг 50%-ийг авчрах гад ер нь тэнд хүлээж авахгүй тэр чи айгүй гайтай. Ер нь Крисмас юм болчих. Одоо тэр чи кэш авчирдаг юм бол картаар бүрээ авчих. Стиктэй тий. Apple Pay-ээр. Apple Pay чинь скан болох гээд хятад зараад байна. Юу зураад мөнгө нь гараад нэгэдсэн юм. За палаж хийгээд ууралаа. За палаж аав. Тэр хагасаа өдрийн өглөө эртхэн шиг явж байгаа. Энэ явандаа амар их юутай болчихсон. Олон үнэтэй болчихсон.
Азар өнөөдөр ороогүй байна. За палашны дэлгүүрт ороод яйд. Тинжээ байгаа нэг палачиг сонирхсан. Тэгээд аваад ирээд ороос арын өрөөс аваад ирэгээд ийм газар ирээд хүлээж чинь. Булан дэшээ юм хаагаад л явчих. Нөгөө нэг шиг байгаа палач нь олохгүй байна гинэ. Манай хүн тэр хооронд нь палачнууд үзэж байна. Инээс дахиад 5 минутын зайтай юу байгаа гинэ. Заараа байгаа гинэ. Тинчэнэс ч үзчих тэдэд байгаа. Манайх байгаа. Гэхдээ олохгүй байна гинэ. Энэ дэлгүүрсэж хахад ингээд ирчүүдэд зориулсан сандал хийчихвэл амар хэвдэж шүү. Яг нэг газар суугаад хүлээж идэг. Хөөхөд тэр залуу юун дээр цууцсан. Сандалгүй болохоор ч. Тэр талаасаа ороод энэ талдаа харуулад гарч ирдэг гинэ. Цааш нэг 2-3 шиг юм барайл орлоо шүү дээ. За энэ топинг гинэ. Тэгээ доогоор өмдтэй байж арай дараахан байна уу гинэ. Тий, арай дараахан байна. Гэтэ артлын юм нуруутай. Чи яах юм өөрөө галзуу очих юм уу? Өөрөө галзуу очих юм. Ховцон дараах өөрөө галзуу очих юм. За нэг юм заяа. За дараач. Яч өөр юм шүү. Яг нь заараа болохоор жоох хямдхан л харагдчихлаа юм л та. Гой зүйл гоё юу? За. Мэдхгүй. Үзэгчдээс авсан. Би наа чин холоос харсан чинь хөрхөө харагдчихсан. Урдаас ирсэн чинь нэг тийм эднэр нэг сонио. Холоос айгу зэрэг харагдчихсан. Нээр кул зүх, яадаг кул зүх гэж ийм материал ярьсан яа. Тийм 24 каратын алт. Тийм ингээ барь явж идэг. Тухайн амт ирэх юм шууд ингээ зөгтөг. Аим хүнд зөө. Зөгтөг. Онгохтой амир хэцүү ингэж онгоод. Яг ингээ гаргаад зүчж болно л та. Тэгээ барьцгүй болохоор ч амир хэцүү онгоод. Би л онгоодох чадахгүй юм гэдэггүй. Тийм хидгээж. За. Үнгүү үнийг авчиж. Эхний 2 топ нь амар сонирн байлаа. Тэгээ нэг 2 юм л өмсч үзлээ. Би энэ сарал цамцыг авсан юм л баггүй юу? Энийг? Болоо. Тэгсэн чинь амар сонин. Манга татах гэж байгаа юм шиг харагдчихсан. Би эсвэл мөмгүү байна уу? Тэгээд нэг юм шиг. Бол хань 20 саяар мөм хэлэхчүүд болно. Сэвтэй болох гэдэг юм тийм. Сидни Свинигийн мөмийг хараад би ёо. Сидни Свинийг хин. Сидни Свинийг мэдгүй ч. Мэдгүй шүү дээ. Намайг таних юм уу? Дуучин байдаг байхгүй юу? Гоё мөмтэй. Тэр би ч палашны зургийг явуулчихсан шүү дээ. Тэр үү? Тий. Тэгэл. За. Энэ палажиг асуусан чинь нэр. Чи нөгөө юм байгаа гэсэн. Энэ олохгүй юм гэсэн. За юу гэсэн гинэ? За палажны дэлгүүрт ирсэн. Удахгүй шинэ жил болох гэж байна хүүхнүүдээ. Захиалга авна. Энэ цагуураас. Энэ одоо хийдэг нөө. Энэ болохоор арай үнэтэй дэлгүүр те. 169 паунд. 160. Сая заарагийн хийдээсэн 60 маар байсан уу? 40 мөч 50 60 маар. Тийм өсрэл 60 маар. Энэ арай үнэтэй дэлгүүр яг палажны. Нэр нь юу гэлээ? House of CB гэж. Энэ онлайнаар амар гоё зардаг байсан. Тэгээд гоё дэлгүүрээ нээсэн шүү дээ. Гэтэ онлайнаар энэ палаж аавна гэдэг чи хэцүү үсттэй. Онлайнаар гуталлаа бол гуталчаас өмсөж үзчихэж авахгүй. Би онлайнаар палаж аваад хөлтүүлээд боо юм өстэй. Тий. Хэдэн паунд яхасан? Яг гайгүй 40 мөч ч илүү. Буцаанд гисэн чинь шипингээ төлөхөөр баг илүүнтэй болдог гэд тэгээд амар сонио 30% маань тусаж өгсөн шүү дээ надаа. Онлайнаар би тэрнээс хойш дахиж палаж захиалах юуг болсон. Яг Zara Mara гэдэг нөгөө юунаас захиалвал зүгээр л дээ. Гэхдээ өөр дэлгүүрээсээ хэрэггүй мэл. Хятадаас уу? Тий, хятадаас нөгөө хямдхан. Энэ палажнууд гэхдээ надад амар сонио харагдчихэв. Юу вэ? Амар шар энтгэх шиг. Энтгчүүд нэг юм шав юм өмсчихэд байдаг үстэй. Энэ iPhone 17. За. Би өмсөж харуулъя. Авдгүй маа гэхэд гоё палаж ядаж өмсөж үздэг юм уу? Тэгээч. Энэ мөмчгтэй юм шүү дээ. Мөмчгтэй юм байна. Тий. 199 ядгаад үнийг хараад байна.
100-өөс гэдэг чинь 800 мянга. Одоо гэхдээ Монголын зээлч Монголын зээлчих зэрэгэл арай гайгүй болоод паундын ханш унаад ер нь бол бараг 5-аар үржүүлэх гээдсэн болоод 4.5 4.6 адил болсон байлаа. Би энэ сахин балаж чамд өмсч үзүүлэх үү? Яшгоо. Өмсөх юм уу? Өмсөж үзчих тагш. Чи өөрөө үзмээр байгаа. Бодлоо өмсч үзүүлэх үгээд. Өмсч үзье гэж тэгвэл буруу яриад юм чи. Өмсөө өмс. Би онлайнаар захиалгахдаа яг энэ палажийг захиалсан байхгүй юу? Тэгээд зүгээр ийм шейптэй тэгээд айгуу сонирн палаж ирсэн. Мөм зөмөр айгуу сонирн. Тэгсэн чинь энэ дэлгүүрний хувцас өмссөн модельний зургийг тавиад тэгээд реклама хийгээд болсон байлээ. Тэгээд таамаа нэм хөөрхөн харагддаг. Энд гэхдээ яг бүр хормонтой лайн л та. Тэгээд ийм их хөөрхөн палаж харж загсан өгөн зууны тэгэл гоо. Хулан төгсөж тэгээд. Тэгсэн үү? Хулан тэгээд авъя. Хулан палаж хулан төгсөн юм уу? Тэгээ хулан палаж хулан төгсөн энэ хөөрх юм уу? Палаж чинь палаж биш юм биш үү? Зуны палаж, өвлийн палаж гэж хоёр байд юм биш үү те? Тий. Шинэ жилийн палаж авъя гэсэн чи ямар палаж авах юм гэдэх юм. Тэгэхээр шинэ жилийн палаж авна гэж тэр нь ямар хөө палаж авах вэ? Тэгэхээр зуны биш палаж авна л гэсэн. Тэгэхээр чи зуны биш палаж гэж чи өвлийн палаж л гэсэн үг үстэй. Энэ хараа энэ хувцас өмсч үзэхтэй бизи үйл ингээд 2 хувцастай хүмүүс нь ордог үгүй бол 5 хувцастай хүмүүс нь ордог гэд бас янз янз үт юм байна. Эхний палаж ингэж харагдчих. Тэгээд 3 сая хувцас. Багдад над юм да. Энэ дараагийн палаж нь сахин палаж ямар илгээ харагддаг юм бэ? Мөм зөмнөдөө яах юм бэ? Дутаад биш мөм. Эднэр бол зуны палаж. За юу хана? Ийм болохоор зуны палаж болдог байгаа. Хар өнгөтэй бол өвлийн палаж юм уу? Гэхдээ нэг тийм мөнгө материал нь одоо ийм гоё нэгэн сэрсгэнсэн. Энийг тэг шинэ жилээр өмчлөхгүй юу? Сонир харагдчих тий. Тийм үү. Одоо тэгтээ сонир харагдах модонд ороод байгаа юм шүү. Би тэг энд хямдрал байх юм болоо гэж бодсон чи хямдрал нэх энэ л хямдарч байгаа юм. Хямдрал хэдэлж байгаа. Харин тий. Гэтэ эн чинь нэг тийм гэрийн палаж шиг юм шүү дээ. Гэрийн палаж гатуур өмсөх юм уу? Лотохгүй юм аа. Эний гой биетийн унзан бол өмсөө явж ивэл зүгээр л. Бүх юм чиний гой биетийг ашиглах. Нөгөө залуучууд хэлээ мөнгөтэй бол зүгээр гэдэг шин. Тэгсэн чи хямдрал байхгүй нөө. Үгүй юм чинь гэхдээ арай богинох нь нөө. Нөгөө амар богинох юм биш үү? Харин тийм. Одоо ч энэ 20 хэдтэй биш юм болохоор. За юм байла. Одоо Liberty орцгоё. Liberty гэж хөөрхөн дэлгүүр байдаг. Энэ дотор манай клиент байх хэрэгтэй. Нэг л клиент ярьдаг те. Энэ дотор юу яасан гэсэн. Яаж лангуул хүрэлж байгаа гэсэн Монгол шиг баригдах бай. Тэгээд орж олж үздэг юм уу хаана яг юм бол. Энэ Oxford Circus тест нэг юм 2 минут л гал. Их ер нь нэлээд боломжийн биш ээ. Нэлээд өндөр зэрэглэлийн юу гэмээр юм дээ. Бас амар өндөр зэрэглэх биш. Гэхдээ ер нь нэлээд чанартай үнэтэй юмнууд байдаг дэлгүүр. Тэгээ ер нь юмнууд үнэтэй юм байлаа. Тэгээ ер нь бол айгуу гоё дэлгүүр. За ингээ Liberty-гээ өөдөөс харсан юм байна. Энэ юу юм? Би энд нэг удаа юу харсан байхгүй юу? Нэг лаг нөгөө нэг одууд чинь нэг хар машин суугаад зогсоол яадаг штэ. Тэгээ амар security guard марттай. Гэтэ би хин орж исэн хараагүй хүмүүс л хараадсан. Тэгээ ингээд тийшээ ороцсахгүй. Тэгээ би гайхаа энэ юу юм бол гэсэн чинь энэ юу юм бэлээ. Дотор нөгөө Britain's Got Talent юу муу болдог. BAFTA гэж мэдгүй. Мэдгүй юу? Movie Award-ны нэг. Гэтэ энэ юу гой хаалгана биш. Гой хаалгана тэрний цагаар тойроод амар тансаг хаалга байгаа. Энэ артлын хаалга юм шиг байгаа юм нөгөө юу муу нууцаар өсөж авдаг. Тэнгүүт техниктэй шалгаж оруулах нь уртлаараа хаалгана гоё хаалгана. Байдаг юм байлээ. Тэнд манайх нөгөө юу Angela тасчих. Angel гэдэг үлээ. Regency чинь.
Гэр нь арай асааг байгаа. Зүгээр зассан байгаа. За явцгаая. Мülбер яасан. Би Mulberry гэдэг брэнд байдаг гэдэг анхлаан дээр л үзсэн. Бас үнэтэй юм бэлээ. Би Burberry л гэж За байдаг. чиний ер нь үнэтэй чи юу нийт нүрг юм бэ? Алина зүгнийх үнийг харчих. Миний үнэтэй Тийм. гэдэг үү? Хоёулын үнэтэй. Ер нь хүний үнэтэй үнгүү чи ер нь өөр хэмжигдэхгүй шүү дээ. Энэ үнэн байгаа мөлөө. Мэдгүй юм. Үнийг гуглчих болох уу? За чи Google-д оруулчих цаа. Энэ Burberry гас үнэтэй юм шиг үлээ мэдгүй. Үнэтэй л гэдэг. Тий. Isabel Marant. Acne Studio чинь айгу харсан реклам нь харсан шүү дээ. Энэ хямдхан биз дээ. Энэ гайгүй баха. Гайгүй ч идэв 300 юу? Миний аффорд хийж чадах бол хамгийн дээд нь 300. 1300 гэж штэ. Гайгүй хаа гэсэн чинь. Гайгүй баха гэж хэлж байгаа. Нэг хоёр зүг аваад барьны өрчлөлт хийчих нүг үү? Чи нөө 20 сая зүгнээс болоод манай засаг огцорч байгаа зү. Тэгсэн штэ. Саяны 1300 чи хэдий? 6 сая. Би усаа яач вэ? Миний карманд байна. Тэр тэгт ямар гоё зүг вэ? Тэр зүүн дээр байгаа. Демелиер гэсэн үү? Тийм. Энд чинь харин гайгүй байх шүү. Би ч юм нэг томхон шиг зүг бариулаад дотор нь хамаг юм аж хөлчил гэж бодоод байдгийг. Амар хэцүү тийм. Гоё илгэн юм байна. Үнийг хардаа. Яна би татчих. Хоёр Яг чи ийм том зүг барьж явах уу? барьж явахгүй шүү. Үнийг хараад өгч. One is 585. 585 гэсэн. Victoria Beckham-ийн палаж хэд гिचдэг юм бол Netflix-ээ Victoria Beckham-ийн бичлэг орсон байлаа шүү дээ. тийм Тэгж ээ. байгаа үзэх үү? Тэгээ. 650 гинэ юм палаж. 12 жилээр лизинг гэчихв. Джинс өмд нь 300 эргэж. Нэг джинс өмсөөл 8 жил өмсөхөд нэг Одоо ямар өндөр хүний юу хүсвэл вэ одоо? Миний одоо энд ирж штеп. дублт өмсөх хэрэгтэй юм болов. Миний анчаа Азууд дундаа бас гайгүй үнэтэй нэс тий. Тийм штеп. Би чи нэг намхан биш штеп. 165 штеп би. Одоо 164. Richard Quinn. Энэ бол манай client. Тан хэрэлдэг үнэн үү? Одоо чи палаж нь хэдэ зарж харчих. Амар үнэтэй би мэдэн штеп гэхгүй. Би мэдэн штеп. Үртгэн үү? Хидээр зардаг. Тэгээ ер нь 600-аас ахуулаад. За наатах ч одоо тий. Энэ 5000 гинэ. 5200 гэж. Чи шинэ жилээр нэг өмсөлж ижгээ бичихгүй юу? Ричарда миний энэ шинэ жил гээд байна. Нэг өмсүүлчээр палаж байна уу? Энэ ямар сонир болооч тий. Би нөгөө ингээд юм амар дэлгүүрт ингээд бичлэг хийгээд хасаа ер нь жоохон санаа зовонгууд бичиж байгаа. За ойлголоо. Maria della Orden кино тий. Хоёулаа мэдэхгүй байгаа хэрэг тий. Сонсогдож үзэгдээгүй брэнднүүд байдгийн. Ингээл 200 MD-лөө. Энд гэхдээ нэг тийм хужаа харагдаад байгаа. Нэг манжи үеийн өнгөн ч гэсэн. энэ одоо Сэдор Макс Мара гэсэн байсан. Галзуу сараа гэдээ бас байлаа. сэсүн ч кино. Энд гэхдээ 500 гэд байж байгаа хгүй. Энэ ямар юм? Манай Монголын юунууд ч амар үнэтэй болцсон л шүү дээ. 500 гэдэг чи 2 сая төгрөг заяа. 2 сая гарan. Тэгэхэд Монголд ч бас 4 сая 4-5 сая болоодсон юм зү. Тий. 2 жилийн өмнө авч явахдаа арай гайгүйсэн. Энэ жил Кашмирны үнд юу амар үнэтэй болцсон л тий. Өссөн байлээ тий. Биан Бүх хөрхөн дэлгүүр дотор кафетэй юм тий. тийм байна. Энэ эсвэл нөгөө нэг Бриджтон л юу лээ? тэр шиг байна. Тий нэг дээр үе. Энэ эсвэл ингээ загвар зохион бүтээгчдийн нэгнүүдээр байж идэм болоо манай Richard Quinn гэдэг шиг. Бас магадгүй тий. Одоо тэр цагаан өмнөдөг харж штэ. Би л загвар мэдэхгүй байгаа хат тий. Тэр нэг жодогийн говц шиг харагдаж байна. Үнэхгүй. Тийм амс гоё сүрт юм шүү цэцэг мэцэгтэй. Үнийг мэдчихмээр.
Тэ онлайнаар харах юм байна. Амс 20 гинэ. Амсад үндэл. Баскет энийг үзүүлэх юм. Энэ годомж, их царайлаг годомж. Энэ оройнд гэрэлтдэг. Энээс өөр газар руу ирэхгүй маш шин байлаа. Харин. Өөр газар дээр бичлэг хийхгүй л байна л та. Харин. Энэ өөр бүх юм байгаад байна л та. Оо хожаагш. Энд ингээд яадаг байсан. Анх Лондонд ирчээд амар гой машинуудыг харангуут нэг юм арабууд ундаг байсан. Тэгэл одоо ингээд бас амар машинууд харангуут ижил төсмийн хүмүүс унаад байгаа байхгүй. Хятад л унжаа штэ. Аха. Тэгээ амар Ferrari юм унаад ичээ. Хятад амар тий. Ойлгосноо. Ойлгосон. За баярлаа. Сүрт юм шүү. Зөгч мөхөд энэ нөгөө. Мөхөд байгаа юм шүү. Хөр харагдчихна. Зөгч. Энэ таалагдахгүй ахын бол 30 өдрийн дараа буцаагаад өөрөө бүтэн мөнгө буцааж аваарай гинэ. 30 өдөр гүйж байгаа буцаад өгчих үү? Тийм гэхдээ өмсч болно гэсэн чи 30 өдөр өмсөөл тэгэл болохгүй байна гэдээ буцаагаад өгч. Тэгэл чи юу жил ерөөсөө буцаагаад бүтэн жил мөнгөтэй гүйцэн гуталтай. Гутлаа буцаад чинь мөнгөтэй тэг бүтэн жил үнэгүй гуталтай. Йой. Миний ани толгойг улс ашиглаасай. Явж юм авсангүй. Авсан. Улс авсан. Гэтэ бас хоосонгүй ямар хуу зүгийн юм авах бодлоо. Би тэгээс илүүлэл амнаас гүйлтийн юм авъя даа гэж явж исэн чинь хажуудлын худалдагч нь нэг хүнтэй ярьж та энийг авъя гэвэл 11 сарын сүүлээр манай юмнууд хямдарч байгаа шүү. Black Friday болно гинэ. Тэгэхээр нөхөө нэрээ бас нэг амир одоо шаардлагагүй байгаа юмнуудаа хүлээж агаад ямар хөө юмнууд авмаар байгаагаа харчаад 11 сард авал айтах юм байна гэж бодлоо. Тэгээд сайхан ганцхан хоосон гэдэг лөө. Тийм ганцхан хоосон байна да. Би одоо тэгээ юу өмсөх юм байгаа юм бөө. Уц өмсгөлгүй дээ. Өмсгөчгөлгүй дээ тий. Яаж хийж байгаа л уучраална да. За. Харгаас өмнө хоол идэж ярих уу? Дэлгүүр хийсэн гэж нэг явж нэг юм чил явах юм да. Тэглээ. Тэр энэ Carnaby Street энд ээж байна. Лондонд хальт ирж байгаа хүмүүс бол энэ Carnaby Street гэдэг Соход байдаг дэлгүүрүүдээр орвол ер нь нэг олон дэлгүүрүүд нь цугларсан. Тэгээд яг нэг тийм Zara H&M гэдэг Uniqlo эднэр мэдргээд эдэггүй дэлгүүрүүд бас Mercer байдаг. Тэгээд ер нь бол ирж болно шүү, үзэн шүү. Болно шүү. Тийм. Болох зөвшөөрлийг олгож байна. За өөр хэлээд байх юм байхгүй зү тий. Өөрч байхгүй. Өчтөр ч яах вэ? Өчтөр Halloween болсон ана. Манай хүүхд айл тансан. Одоо гэртээ ирсэн байгаа биз. За. Тийм. За энийг бөксөө ичих үү? Юм идэж байгаа бичээд яах юм бэ? Тийм ашигтэй. За. Flashback. Тасамна. За юу хийж ин да? Одоо чи энийг зүсэн. За яагаад? Чи нүүр хийгээд Halloween бэлдэж байгаа. Йоо хутгаа миний хүү битгий тэгээд сав гэж аав зааж өгсөн те. Аюултай те. Хүн бол нөгөө ойрхон байхгүй те би нөгөө сайн барьж байна. Сайн барьж ин. За гитээ тэгж болохгүй те. За. Чи зургийг хараад зураг наа нөгөө яаж хийх гэж байгаа зурагч би чамд туслая. Энэ бол арай урт байна. Тэр уртаа өгч. За энийг Уг энэ чи тойруулаад тэгчих л да. тойруулаа да. Ингээд тойруулж авах юм уу? Эсвэл нөгөө та тэх юм уу? Гэ жижигэн ингээд энийн зэсээ Тэгвэл чи унчих юм биш үү? унтах юм шиг үгс үг. Энд чи нөгөө дараа нь чи буцаа тавь штт. За. Юу тий. Тий даа тэгвэл. За ингээд дээдлийг авчихлаа. Жохон дали авчихлаа. За яах вэ? Дээлдэр талын одоо аавна. Дотор тхийн. Одоо хоослоод Би тэгчих үү? за. Яа дотрыг хардаа. За одоо халбгаар доторхын Одоо байж байгаа. Өөр санаа байна. За. Сайхан доторхын хоослоод биш тавьчих. Ямар ч юм дасан. Хамартай. Самар бишээ. Ястай. Үр. Хойлоо энэ үрийг авчаад гадна pumpkin тарих уу? Чадах юм уу? Чадахгүй л тээ. Харин тий.
Уус ах. Энэ ч нөгөө гой шороо ахгүй. Гой шороо байхгүй те. Backyard. Бид нар чи backyard ахгүй. Зөвхөн yard. Зөвхөн яар байгаа юм. Дотрын нөгөө усаар авчих уу? Усаараа. Усан дотор ийгээ тэгээ. Угаагаад авчий гэж юу? Хүүхдээ авахгүй нөө. Хэцүү байна л да. Хэцүү байна. Тань халбар хусвал яах юм шүү. За ингээд юм авч ийн. Доторх нь баараг цэвэрхэн болж байна. Нэг жил хоёлаа пампкин гадаана тавьсан чи яалаа. Муудад. Арай эрт тавиад тэгээ гадаад улаахан байсан болохоор муудаад өнгөрч тээ. Тэгээ одоо жоохон арай. Одоо чи бид нар чи одоо 7 хоног бараг 5 хоног л байна те. Халуун алт. 5 өдрийн өмнө. Тэгээд чи тэгтээ замдаа явж байхдаа юу айл харсан уу? Гадаана чимгэлцэн айлууд харсан уу? Хараагүй. Айлуудад хэзээ чимгэлт юм бэлээ те. Би чи нөгөө мэдгүй гэх. Гэхдээ бол бид нар нөгөө ирт бол. Агуу би нэг 2 харсан. 2 айл харсан уу? За. Чи юу аваад ир? Палмастер аваад ир зуръя. За ингээд нүрийн дуурчглаа. Одоо ухаж гаргана. Яа за би ухах уу? За Энэ арай том амт болчихвоо. Орилж байгаа пампкин. Тэн том арай том их юм бол арай тэнийг харагдана. Тэгэх юм бол арай тэнийг харна. Тэнийг харах явах хэрэгтэй шүү дээ. Угсаал тэнийг байх хэрэгтэй юм. За. Энэ ер нь жоохон хэцүү юм байна. Өмнө ингэж нэг хийж үзээгүй. Энэ чи өөр pumpkin хийж бас хэцүү шүү дээ. Sharp lines. Яа. Яна. Би үзэх үү? Мох олдохгүй ээгүй. Би хийсэн дээр хаа. Опа. Тара. Тэгээд энэ шүднийх нь яасан наатлыг авах юм уу те? Тэгж болно. Тэгж болно. За би нүдийн. Ээж энэ тайны хашлан гэсэн шүү дээ. За. Тара. Ари жижиг юмтэй гайгүй юу? Зүгээр дээ. Зүгээр дээ юу? Жижигхэн бол бас инээдтэй. Бас инээдтэй юм уу? Тэнийг бас инээд дарагдах хэрэгтэй юм уу? За. Нэрийн дотор нөгөө арай өөр pumpkin хийчихв. Гэрэлтэж. Нөгөө нэг юу? Пластик pumpkin аа. Чи тэр тоглоом pumpkin гадаа тавьчихвал хүн улгаалчихвал яах вэ? Гайгүй юу? Улгаалахаа тэрийг үуч ашиглаж бодлоо тарай. Тийм. Тэгж яах чи энийг чи нөгөө юу хийх нүгээр. Ирэхээс ингээд солгоо болохоор хийж байгаа юм харахаар амир хийвгүй. Хэцүү харагдаад байдیں۔ Тэгээ өөрөө солгоо биш болохоор зааж өгчдөг. Болж штэ тий. За ингээ хилээ гаргацсан. За тэгээ толгойг нь тавьчих та. За ингээ бэлэн боллоо. Энд чиний хүсчихсэн юм уу? Одоо ингээ гадаана тавих уу? Гадаана тавьсан айл байхгүйсэн гэсэн тий. Нэг жоохон харсан да. Эсвэл өөр айл харсан. За тэгвэл чи одоо энийгээ бариад гадагшаана тавь. За. Болж гинэ. Happy? Яп. Маргааш өссөн чинь баахгүй болсон байх үү дээ. Гайг бах та тий. Байхгүй бол дахиад хийчихв. Тэгээ дараа нь хамгийн сүүл яг Friday. За яачих вэ? Нэг орой болж яхад. За гэртээ орё. Энэ айлахгүй ингээд чимгэлсэн байна те гэрээ. Чи юугаа зүгээд үзүүлчихэж тах вэ? Зя манай хүүхдийн энэ жилийн Halloween-ийн костюм. Jason юм блэ? Jason Voorhees. Аха. Амшигтай. Чи яасан ичээ тайлчж байгаа юм уу? За тэгээд энэ жил манай хүүхд найзтайгаа гадуур явна гэсэн. Trick or treating гэсэн. Тэгэхээр тэрийг бол бичлэгийг хийж чадахгүй нь. Гэхдээ ийм костюмтай байгаа. Нэ хай гिचэж. Юу? Ингэчэж. Энийг одоо. За зүгэн. Энэ найзында хонохын гэсэн шүү дээ тэгээд. Ээждийн найзынхны ээж мэдтэй яриад тэгээд заа зүг болоод. Анхудаа айлт хоног sleep over хийж үзэж байгаа те. Тэгээ одоо энийг буцаад өгч. Гэмшок аваад явжлаа. За. За явъя. За явъя. За. За. Таад сайхан баярлаарай. Ямар баяр гэж. За бокс. Одоо 11 сарын 26 болох ч юм шүү дээ. Бокс. Bye bye.